суугаар ингэж байгаа хичээл хийдэг. Би та нар ч хичээл хийхээр битний надлууд бас хөдлөө хараад. За өмнөхийн бичлэгэн дээр хамгийн их лайк авсан коммент нь болохоор дэлхийн хамгийн сонин гачирхалтай Гиннес рекордын талаар ирээд өгөөч түмээ плиз гэж асуусан байна. Тийм болохоор өнөөдөр би танарт энэний талаар бичлэг хийж өгөхгүй сууж байна. Тэгээд let's go би бас судалгаагаа хийсэн сонин Гиннес рекордууд юу вэ гэж одоо хайжсэн эцэст одоо ингээд тав бүхээр шийдсэн байна. Аваа нэг юм хэлээдгий. Өмнөх бичлэгэн дээр нэрээ доныг дурж ирсэн байл. Оюун төгс хүрэлхүү тань фэн гэдэг 19 сая төгрөг шилжүүлсэн байна. Хүрэлхүү thank you very much. Тэгээд би одоо яг гэж доныг дурж байгаа юм байна. Камерт шинэ линз авч байгаа. Тэгэхээр миний quality мэдрэл бөмбөлөх. Төлөвтэй байгаа тийм болохоор та бүхэн навд дэмжмээр байвал хаан багтан данс маань чивэн өгөх баярлаа. За хүн болон амьдралдаа ядаж нэг удаа шоу өгөх сүнхийг ордож байсан юм. Би бол өөртөө жоохон бохтой шоу өгөх гэж бүрсээ бүр насны юм болдог. Би өөр 2-3 жил ноцсны эцэсний 3 минутын дотор шоу ивэр сурсан юм байна. Тэгсэн чинь энэ хятадын Q-Gina гэдэг энэ хүүхэд биш үү? Бороо ширхэг шоуг нэгэн зэрэг өгч чаддаг гинэ. Яаж вэ гэдгсэн чинь шүү дээ. Жонглоор донгоо бороо ширхэг шоуг хийдэг. Тэ зүгээр бөмбөг жонглоор чаддгүй байхад чинь энэ хүүхд гаран дээр 3 шоу ингэж эргүүлэнгээ нэг шоунуудыг ингэж эргүүлээд хуруугаар ингэж эргүүлж байгаа байхгүй. Яаж хүний тэрх ингэж чаддаг байна вэ? Энэ хүүхд энэ 3 шоуг хэвлүүлэхэд ердөөсөө 5 минут 6 секунд хэрэгтэй гэж байна. Тэгэхээр гайхалтай байна. За дараагийн Гиннес рекордыг тогтоож чадсан хүн бол манай Монголын бүсгүй байна. За сосрын эрдэм билег гэдэг энэ бүсгүй маш хэцүү энэ позыг бүхэл бүтэн 4 минут 26 секунд барьж чадсан гэдэг чинь заяа. Энэ позыг харалт энэ ч яаж ингэж цогтхоор ингэж тогтгоо нуруу нугсан тасарч хугалдаггүй багтаа. Ч хамаг жингийн ингэ нуруунд дээр хүзүүн дээр ингэж барьж байгаа гэсэн үстэй. Юу ч гэсэн манай одоо Монгол бүсгүйчүүд төвчээртэй гисэн шиг одоо үнэхээр төвчээрийг харуулж чадсан байна. Дэлхийн Гиннес рекорд бичигдчихсэн манай Монгол бүсгүй байдаг юм байна. Мэдээж бахархын аргагүй мундаг байна. За тэгээд эрдэм билег ихтэй баяр хүргье. Мухаммед Рашид. За энэ Пакистанаас ирсэн залуу болохоор юу штэ бүр 1 минутын дотор 256 ширхэг хушгийг толгоогоор хагалж чаддаг гинэ. Толгоогоор. Би ч одоо нэг хушиг хагалах гэж бараг 5 минут ажилладаг юм ааш юм барин. Нүдээ даалгаар зохиж мөхөж онгойлгодог гэсэн. Энэ гар зүгээр толгоогоор ингээд тас зохиод няцлаад онгойлгочдөг юм байна. Тэгээ бодонгууд одоо хүмүүсийг яаж ийм сонир рекордыг тогтоё гэж одоо боддөг юм болов. Ингээд зүгээр өглөөс ирснээ ээж би зүгээр 256 ширхэг хушиг толгоогоор хагалж үзмээр гэснээр ингээд яваад рекорд хийдэг юм баг та. Сонин арга гинт боддог хүмүүс байна шүү дээ. Хоёрыг үздэг хүмүүсийн бараг 60% subscribe дараагийн үздэг юм байлаа. Тэгэхээр та бүхэн subscribe болон лайк дарснаар бид хоёр илүү хурамжин яг бид хоёр бичлэг хийх гэж амар их зовж байгаа. Тэгэхээр subscribe болон лайк дарсан үнээр их баярлалаа. Тэгээ бичлэгдээ орцгоё. Let's go. Лиа шуткевэр. За энэ авгаа болохоор юу штэ 20 секундын дотор гарны оролцоогүйгээр бүхэл бүтэн бананыг идчих чаддаг гинэ. Дэлхийн хамгийн хурдан банан идэгч гэдэг нэртэй. Зэжлэхгүй залгин шүү гэдэг авгаа нарын нэг баг шүү гэнэ. Мэдээж crazy. Хэдүүлээ энэ нэр энэ хүй амар гой санаад ирсэн. Хэдүүлээ энэ рекорд эвдэх гэж оролдъё заяа. Эвдэх гэж оролдсон чаашаа. Ядаж зүгээр энэ челленжээр туршиж үзье. Гаргуугаар бананыг би хэдэн секундын эсвэл хэдэн минутанд идэж чадахыг хэдүүлээ харцгаая. Миний хөрөгчөнд яг банан байна заяа. Банан. За яг урдаас минь бол харахгүй мэн. Гэтэ одоо ингээд ингэж идэх гэж оролдъё. За хэдүүлээ ингээд таймер тавьчих заяа. Юу ийгээд микрофон очиж тавьчих. За 1 2 3 би ч баг дараагийн рекорд дэвдгэр байсан юм шүү сая. Саний авгаа 20 секундэд идсэн бол би 6 секундээр хоцорчлаа ёо. Гоё амтаа манай. Чадлаа. За дэлхийн Гиннес рекорд гэж тооцогдож байгаа шүү дээ энэ авгаачууд. Энэ дэлхийд хамгийн хурдан гаргуугаар гарны оролцоогоор банан идэж чаддаг гэж тооцогдож байгаа. Би ер нь бол Монголдо гарны оролцоогоор хамгийн хурдан банан иддэг нэрээр тодорлоо. Тэгээд бахархаж байна. Дэлхий бичээсээ одоо Монголдо номер 1 боллоо. Та бүхэн чаленжид оролцоод наваа таглаарай. Хэдэн секундын дотор банан идэж чадах уу те. Миний 26 секундыг дил чарт бол бэлэг үгүй заяа. За plank гэдэг нэг ядаргаатай поз өгдөг шүү дээ. Гидсний дасгал байдаг. Тэгээд би тэр дасгалд бол хувьдаа жоохон дургу ер нь хүн болон бас дургу баг. Энэ позыг удаан барих тусмаа ер нь ингээ core strength гидсний бүчин чигээ сайжирдаг гэж ярьдаг тийм үү. Тэгсэн чинь энэ хүн болохоор Австрийн John Covid гэдэг нэртэй энэ хүн Covid
Сонирхолтой байна. John Corbett гэдэг нэртэй хүн бүхэл бүтэн 9 цаг 20 минутын турш планк гэдэг позыг барьсан юм заяа. Юу вэ guys? Би зүгээр 8 цаг унтчих. Унтаад бүр сэрхэд ингээд дахиад цаг ингээд цогцож ингээд боддоо. Тэгээ бас сонирхолтой Гиннес рекорд байна. Валериан Романовский. За энэ Оросын залуу болохоор яасан бэ гэсэн чинь мөсөн юм ван хийж байгаа. Тэр дотор хэр удаан өөрийгөө сууж чадхаа харсан гинэ. За мэдээж бид бүхэн ер нь бол хүүтэн шушуур энтерт бол дорож амьдрал дагаацууд орж исэн, орж үзчихсэн байх гэж одоо би найдаж чижсэн баг. Үзэг бол ер нь бол тэгээд хүүтэн мэдрэмжид бид нар дургуун шүү дээ. Тэгж яхад энэ хүн болохоор энэ аквариум дотор ингэж ороод бүхэл бүтэн 3 цаг сууж твчсэн гэдэг чинь заяа. Тэг яалтчгүй Орос хүний цус буцалдаг гэдэг шиг тест сайхан нэг шот водка уулын дотор орсон юм шиг байгаа. Ундаг байна. Тэгээд энэ лайкны дор 10,000 лайк цуглах юм бол би бас энэ ice bath challenge хий. Би бас хүйд амар дургу. Дараачийг харуулж байгаа юм жоохон би арзалаад биш үү. Би энийг өөрөө харч чад бүр ингээд хамаг би нэг сонир муухай болсон юм багтар гайс мэдрэмтгий бол нүдээ ханаа зүгээр миний ярьж байгаа нэг сонсоор би зүгээр та дүрсэлт гэж хичээ заяа. Энэ энэтхгийн залуу нүднээсээ ингэж сүү цацруулж чаддаг. Тэгээд одоо Гиннес рекордод хамгийн урт ингэж нүднээсээ сүү цацруулж чаддаг хүн гэж гэдэг нэрээр тодорсон юм заяа. Бүр амар random ass нэр байгаас тээ. Би бүр нэр ойлгохгүй. Хүн яг яаж ийм санаа бодож олох уу? Нүднээсээ сүү цацаад үзье да гэдэг гинт зүгээр сууж байгаа тийм санаа боломж орж ирэхгүй шүү дээ. Тийм бичлэгийг хараад би арцаас амар сонир муухай заваа мэдрэмж авсан. Josie Chestnut. За Лондонгийн энэ залуу болохоор дэлхийн хамгийн их hot dog гэсэн нэрээр одоо тодорсон юм байна. Яасан гэдгсэн чинь мань хүн амар нэг тийм амьдралаас үүдсэн гай байсан байна л да. Ингээл ажлаас амар үүддэг нэг л химийн амьдралтай. Тэгэд мань хүн ингээл нэг офисын ажилтаар ингээл байж байгаа. Ажил тарах болол гэрлүүгээ харж исэн чинь замд нь ингээд нэг юм хоолны challenge байсан. Гинэ хоол идэх чинь king хамгийн хурдан hot dog идэж чадсан ингээд одоо Гиннес рекордод бичигдэн дээрээс нь маш их хэмжээний мөнгөний шагнал онно гэдгийгсэн байсан чинь мань зүгээр уур let's go гэсэн маргааш нь очоод hot dog энэ одоо ингээд даван хурдаараа идээд үзсэн гэдэг чинь мань зүгээр 10 минутын дотор 75 ширхэг hot dog гудамжуул яах вэ? Тэгээ ямар тактик ашигласан бэ гэсэн чинь сосис тэгээд талх хоёрыг ингэж салгаж агаад талхыг ингээд усан дотор дүрж ингэж залхиад амархан болгож байгаа шууд залгаад байсан. Тэгээд тэр hot dog нь болохоор ингэж хэд зажлаа шууд ингэж залгаад байсан. Тэгээд 75 ширхэг юм hot dog одоо цааш нь харуулж чадсан байна. Тэгээд Гиннес рекордонд орж мөнгөнийхөө чагналыг авч жаргалтай амьдэрсэн гинэ. Daniel Bobnik Smith. За яадаг Гиннес рекордонд энэ залуу орчоо гэсэн чинь хамгийн уян хатан хүн гэсэн нэрээр таньсны цохиурын дуу бүхэл биеэрээ ингэж гаргасан гэдэг чинь зөө. Мадагаскар штэ тийм. Мадагаскарын нөгөө нэг тайгер байдаг штэ юм жижигхэн колцоон дундуур ингэж орчдөг. Тэр шиг юм гажинхэн амиртай байдгийн байна. Тэгээ зүгээр үе муу чинь мөр зүрөө зүгээр ингэж үенээс нэг мултлаа тэгээ буцаад ингэ байранд оруулж чаддаг юм байна зөө. Бүр тэгтлээ юм уу ингэ бодолтой юу. Яалтчгүй Гиннес рекордод өгөхөр залуу байна тийм. Анхааруулах одоогийн харуулж байгаа зүйл бас нэлээд эвгүй өдөр зурагтай юм байгаа болохоор та бүхэн бас мэдрэмтгий бол тэгээд одоо нүдэн анти юм яадаг скипл юм уу тэгээд өөрсдөө мэдэрээ. За мэдээж бид бүхэн ер нь бол бүгдээрээ ингэ нөгөө сэлэм зэлэгдэг юм үзүүлбэрүүдийг бол ингэ харж ирсэн баг тийм интернет дээр нэг хэсэг бүр амар шууган болдог байсан. Аваа жоохон бахад бүр ингэ хүмүүс гайхалны жинхэнэ биш гээл тэгдэг байсан. Тэгсэн чинь энэ гай шүү дээ. Гиннес рекордонд бүхэл бүтэн 18 ширхэг сэлмийг залгиж чадсан гэсэн нэрээр Гиннес рекордонд бичигдсэн гэвэл яах вэ? Хүний хоолой тэгж амар сунна гэдэг чинь тэр 18 ширхэг зүгээр ингээл оплал ингээл гаргацдаг. За тэгээд өнөөдрийн дугаараа сүүлчийн хүн маань болохоор Гиннес рекордонд хамгийн урт хэлтэй нэрээр тодорч байсан юм хүн юм байна заяа. Энэ залуугийн хэлний хэмжээ бүхэл бүтэн 10 см. Тэгэд энэ хэлээр бол юу хийж чаддаг нь тодорхойгүй. Тэгээд ер нь бол нэг өөр хэлээд байх юм байхгүй. Ер нь л урт хэлтэй заяа гэдэг ч тий. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж бодож байсан юм хүн юм байна заяа. Энэ залуугийн хэлний хэмжээ бүхэл бүтэн 10 см. Тэгэд энэ хэлээр бол юу хийж чаддаг нь тодорхойгүй. Тэгээд ер нь бол нэг өөр хэлээд байх юм байхгүй. Ер нь л урт хэлтэй заяа гэдэг ч тий. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан байх гэж үнэхээр их найдаж байна. Дараагийн бичлэгээр бас юу үзмээр нь комент сэдвээр үлдээгээрэй. Хамгийн их лайк цуглуулсан бичлэгийг би сонгоод дараагийн бичлэг болгоод оруулна. Тэгээ мэдээж subscribe дарахаа битгий мартаарай. Subscribe